Нийслэг 2021-өөс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл дунд хугацааны бодлогын баримтчилгааны хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгах байж байгаатай холбогдуулан нийслэг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бодлогын баримтчилгааны төслийг боловсруулж хууль заасан дагуу нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар хэлцүүлэх шаардлага үүсэж байна. Иймд Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлого, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр, урт дунд богино хугацааны бодлогын баримтчилгууд нийцүүлэн нийслэлийг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, дунд хугацааны төлөвлөлтийн баримтчилгааны төслийг салбарын 21, төсвийн ерөнхийлөн захирагчийн 60, хөтөлбөрийн 135 үр дүн, 310 шалгуур үзүүлэлтийн эхний байдлаар тодорхойлж боловсруулад байна. За нийслэлийг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлын тогтоолын төсөл нь 3 заалттай бөгөөд 4 авсралтай байхаар тусгасан. За нэгдүгээр авсралтаар нийслэлийг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийн баримтчилгааг, хоёрдугаар авсралтаар нийслэлийг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн үр дүнг, гуравдугаар авсралтаар нийслэлийг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг, за дөрөвдүгээр авсралтаар нийслэлийг 2026-аас 30 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тус батлахаар бол зохицуулсан. За Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан дараах 8 чиглэлийн хүрээний Монгол улсын үндэсний үр дүнг хангахад чиглэсэн дараах заалтууд нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгацсан. Үүнд нэгдүгээр заалтанд хүний хөгжлийн бүлэгт боловсрол эрүүл мэндийн салбарын шинжилгээг хотын төлөвлөлт хүн амын өсөлтөд уялдуулан хэрэгжүүлж чанартай хүртээмжтэй нийгмийн суурь үйлчлэгийг нийслэлийн иргэн бүрт тэгш хүргэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэж хүний хөгжлийн индексийг 0.897 хүргэнэ. За худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын зориулт бүхий, тусгай бүс, төрөлдсөн байршлуудад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн төвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөр эрхийн зөрчил, маргааныг бууруулан зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийслэлийн дундаж давхаргын эзлэх хувийг 20% өсгөнө. 2. Нийгмийн хөгжлийн бүлэгт иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, их хэл, түүх өв соёлоо дээдлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар брендийг хөгжүүлэх замаар нийслэлийн иргэдийн соёлын оролцоо, үндэсний бахархал, эв нэгдлийг талаарх хандлагыг нэмэгдүүлнэ. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, иргэдийн оролцоотой батлан хамгаалах, гамшигаас хамгаалах чадварыг нэмэгдүүлэн, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулан, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжиж, хүүхдийн хөгжил, хамгааллыг шинж шатанд гаргах замаар амьдралын чанарыг дэвшлүүлж, нийслэлийн нийгмийн сайн сайхан байдлын индексийг 20% өсгөнө. 3. Эдийн засгийн бүлэгт нийслэлийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Улаанбаатар хотыг үйлдвэрлэл инновацийн төв болгон төрөлжүүлэн хөгжүүл, жижиг дунд үйлдвэрлэл, хүн сүдэн аж ахуйг дэмжин, өмчийн ашиглалтыг сайжруулах замаар эдийн засгийн дундаж өсөлтийг 6%-аас дээш түвшинд тогтвортой хадгалж, нэг хүн ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний 39 сая төгрөгт хүргэнэ. 4. Байгаль орчин, ногоон хөгжлийн бүлэгт нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, оршин суугаа газраасаа 400 м дотор ногоон байгууламж бүхий амарч тухлаг орчин байх нөхцөлийг бүрдүүлэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, дороотлыг бууруулах бодлого хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиг нэвтрүүлснээр амьдрах орчны чанарын индексийг 0.170-д хүргэж, нийслэлийн байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг нэмэгдүүлнэ. 5. Хотын засаглалын бүлэгт нийслэл хотын засаглалыг шинжилэн, технологийн дэвшлиг ашигласан ил тод хүртээмжтэй захин төрийн үйлчлэгийг нэвтрүүлж, иргэдийн оролцоотой батлан хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлж, аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, авилгаас ангид хариуцлагатай мэргэжсэн доктортой засаглалыг төлөвшүүлснээр хотын засаглалын индексийг 0.566-д хүргэнэ. 6. Бүссэн хөгжлийн бүлэгт амьдрахад таатай, доктортой, хүртээмжтэй холимог хот байгуулалтын бүсчлэл бүхий хотыг бий болгоход чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, амралт, чөлөө цаг, нийгмийн халамжийн үндсэн үйлчлэгийг иргэдийн амьдрах орчинд
ойр бүрдүүлэх 20 минутын хот үзэл баримтлалыг хэрэгжүүлэх замаар автозамын машины хэрэглээг бууруулж, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, нийгмийн болон инженерийн дэд үтсийн хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг задлан хот төлөвлөлтийг тэнцвэртэй болгож, хотын хөгжлийн индексийг 0,626-ад хүргэнэ. 7. Хотын өрсөлдөх чадварын бүлэг төр үйлсийн түншлийг өргөжүүлэн ажиллана. За 8. Шинжлэх ухаан технологи, хиймэл оюун ухааны бүлэгт инновац технологид суурилсан бодлого хэрэгжүүлж, дэд үтцийг хөгжүүлэн, гарааны бизнесийг дэмжин, хотын тулгымцсан асуудлыг шинэлэг шийдлээр шийдвэрлэж, тогтвортой хөгжил суурилсан засаглалыг төлөвшүүлэн, нийслэлийг инновацийн экосистем бүхий манлайлагч хот болгон хөгжүүлнэ. За нэн тэргуунд хэрэгжүүлэх 16 томоохон төсөл арга хэмжээнд нийслэлийн дэд үтц, тээвэр, орон сууц, эрчим хүч, байгаль орчин, үйлдвэр, нийгмийн үйлчлэгээний салбарыг хамарч Улаанбаатар хотын стратегийн хөгжлийн үндэс болох юм а. 2026-аас 30 онд хөгжүүлэх үндсэн томоохон төсөл арга хэмжээ болон туссан байгаа нь Улаанбаатар хотын эдийн засаг дээрх өмнө дурдсан 8 үзүүлэлтийг бол хангах үндсэн ийм зорилтод 16 томоохон төслүүд байна. Иймд эрхэм нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн төлөөлөгч та бүхэн эдгээр асуудлыг хэлцэж өглөө. Баярлалаа.